Танихгүй нэгэнтэй гэрдгээсээ өмнө анхны шөнөө таарсан хүнтэйгээ үүдтэл тэр хүн нь захирал нь байвал яах вэ? Тэдний харилцаа яаж төгсөх бол за ингээд кинондоо орцгоё. Бааранд анх удаа уулзаж буй ир эмийн зураглалаар кино маань эхэлдэг. Биенээ танихгүйч тэд уулзаад л шууд нялууран цаашлаад буудал ороод хамт хончхон тэр. Бүсгүйг Сиу Анран гэх бөгөөд тэрээр хизээч уулзаж байгаагүй хүнтэй гэрлэхээр болсон тул ганц биеийн амьдралаа өөрийн хүснээр дуусгая гэж бодоод тийм үйлдэл хийсэн ч өглөө нь сэрээд өөртөө гэмшиж байтал залуун түнд хар карт өгөөд энэ чиний ажлын хөлс цаашид холбоо барих хэрэггүй гэж хэлдэг. Энэ залууг гүү жинчэн гэх бөгөөд охин уурлаад надад энэ мөнгө чинь хэрэггүй. Урьд шөнийн явдал бол тохиолдол байсан. Чи намайг юу гэж бодов гэхтэн залуу ямар байдалтай байгаагаа хараач тийм хүн биш гэх шиг гэж хэлээд гараад явна. Охин сандран хурим дээрээ ирэхэд түүнийг нэг өвөө тосож аваад амжиж ирлээ одоо явж нүрээ бодвол гэд явуулна. Гэтэл тэр өвөө нь жинчээний өвөө байх бөгөөд өнөөдөр бол өвөөгийн зохион байгуулж байгаа Анраан жинчэн хоёрын хурмын өдөр болж таардаг. Би хинэн ч мэдэгдэхгүй хүнтэй гэрлэхгүй гэж жинчэн хэлэхэд өвөө нь тэр охин сайхан сэтгэлтэй өвөөмөр нэгэн тул би түүнийг бирээ гэж сонгосон. Чи түүнтэй гэрлэхгүй юм бол миний ач хүү биш л гэсэн үг. Гүү гөрөхийн өв залгамжлалт санаачсныг чинь гарц гэдэг. Жинчэн олны дунд гараад энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Гэхдээ өнөөдрийн хурмыг цацалж байна. Манай гүү гэр бүл хинж мэдэгдэхгүй тэнмэл хүн орж ирдэг газар биш. Гэр бүлийн хөрөнгөд санаархсан тэр хүнд би өвөөтэйгээ адилхан хуурдахгүй гэж хэлээд хурмыг орхин явна. Анраан үүнийг нь санамсаргүй сонсчихдог бөгөөд хэнийг тэнмэл хүн гээд байгаа юм. Би эд хөрөнгөнд болоогүй. Би ч бас энэ гэрлэлтийг хүсэхгүй байна гэд уурлдаг. Жинчэнийг гарч байхад нь уяэл сисийн нэрээд өвөөгийн үгэнд ороод гэрэлчихгүй дээ. Панью групп Аннагийн туслахтай холбоо барьж чадсан байна. Хэрвээ тэд Аннагийн загваруудыг худалдаад авчих бол таны Шиня компани цөөрөх болно шүү дээ. Тэгхийн орон шууд энэ бүсгүйтэй гэрэлчихвэл Панью групп таныг яаж чадахгүй гэхтэн жинчэн. Аннагийн туслахтай холбоо барьсан гэд тэд амжилтанд хүрэхгүй. Анна хэдэн сарын өмнө ослоор олох болоод одоо болтол олдоогүй байна. Тэглээч гэр бүлийн өгч байгаа зүйл бол ар тал. Харин өөрийн чадлаар босгосон зүйл бол жинхэнэ амжилт гэж хэлээд явчихдаг. Хурмаа орхиж осон залуугаас болоод хөөрхий хоцорч үлдсэн Анрааныг хүмүүс муулаад байхыг нь сонссон өвөө нь бүсгүйг харагдаад ач хүүгээ хүмүүжүүлж чадаагүй өвөөгөө уучлаарай. Гэхдээ би аль хэдийнэ та хоёрын гэрлэлтийг батлуулчихсан гэд гэрчлэгийг нь үзүүлээд гэмшиж байгаагаа хэлдэг. Зүгээр дээ өвөө, та тэр ослоос намайг аварснаас хойш миний хувьд цорын ганц ойр дотны хүн маань та болсон гэж хэлээд Анраан явдаг. Өвөө нь түүний сайхан сэтгэлийг магтаад хязгааргүй эрэхтэй хар карт өгөхөд Анраан өөрийн хүчээр ажиллаж мөнгөтэй болоод таныхаа ачийг хариулна гэд картыг нь авдаггүй. Анраан сандран лифтэнд суутал дотор нь жинчэн байж байдаг. Тэгээд өөрийг нь дагаад байна гэж бодсон жинчэн чи ч үнэхээр шантардаггүй хүүхэн юм аа. Өчигдөр өгсөн 1 сая вон чиний хүслийг хангаж чадаагүй юм уу гэхтэн бүсгүй. Битгий андуураад бай. Би энд ажилд орохоор ирсэн. Чиний тэр мөнгө чинь надад хэрэггүй гэд буцааж өгөх гэтэл гэртээ үлдээснээ мэдээд марчихсан байна. Хэрвээ чи ч бас энд ажилладаг юм бол дараа нь таарахтаа өгчихнө гэдэгч жинжин түүнийг сайн жүжиглэж байх шив гэж хэлээд лифтнээс буудаг. Анлан маань нарийн бичгийн туслахаар ажилд орохоор иртэл захирал нь жинжин болж таардаг. Залуу дахиад л үгээр идэн компани хүний нөөцийнхэн ажлаа яаж хийдэг хүмүүс байдаг юм бэ? Иймэрхүү дил сул хүмүүсийг ажилд авчил байдаг. Чи тэгээд мэргэжлийнхэн үнэлэхийг аль буудлын орон дээрээс авсан юм гэх нь тэр. Бүсгүй уурлаад чамтай яасан ч ажилдахгүй гэд гарах гэж байтал Чиня компани менежер Жан бүсгүй орж ирдэг. Туслах нь Анна дизайнерын өнгө төрхийг шингээж хийсэн гэд шинэ урилгын загваруудаа захиралдаа үзүүлтэл үүнийг нь харсан Анрааны толгой баг зэрэг өвдөн тэр зургууд их л танил санагдаж эхэлдэг. Анраан тэдэнд хандан энэ зураг бол Аннагийн загвар байна. Та нар хуулбарсан байна гэдэгч Жан туслах уурлаад чи юу мэддэг гэж ингэж хэлж байгаа юм. Манай компани гүтгсэнийг чинь би зүгээр өнгөрөхгүй. Чамайг шоронд суулгах болно. Би Аннагийн бүх загваруудыг харсан ийм загвар байгаагүй гэж хэлдэг. Анраан хариуд нь ил гаргасан загвар түүний загвар биш. Зурсан болгоно нь Аннагийн загвар гэд маргаж байхад жинжэн тэдний яриаг таслаад яг одоо наад загваруудаа шалгах гэхэд туслан загваруудыг шалгуултал үнэхээр л Аннагийн бусдад дэлгээгүйч аль хэдийнэ бүртгүүлчихсэн загвар болж таардаг. Маш том алдаа хийж компаниг эрсдэлд оруулах шахсан Жан туслахыг захирлан загнаад харин Анрааныг овоо мэдлэгтэй юм гэж цалингч нь нэмж өгье манад ажил гэдэг. Цалин нэмнэ гэдэг үгийг сонссон манай Анраанч баярлан инээд алцаар өрөөнөөс гарна. Жан туслах Анраанд өш санан
Бүсгүйчүүдийг хоргоогоод салдаггүй гэгддэг. Ван захиралтайг заавал гэрээ байгуулж иргээд манай бүсгүйг явуулчихдаг. Үзэгдэл солигдоход гольфийн талбай дээр ван захирал Анраан хоёр байх бөгөөд явдалтай ван захиралч нь гольф зааж өгөх нэрийдлээр Анрааны биед наалтаад байж байдаг. Тэр үеэр нь жинчэн Ли захирал гэгчтэй хамт явж таардаг бөгөөд ван захирлын үйлдэлийг харсан Ли захирал түүнтэй уулзахаар жинчэнийг орхиод явна. Ван захирал Ли захирал хоёр уулзан элбэг ярилцаж Ли захирал жинчэнтэй ажил ярахаар энэ газарт ирснийг хэлэхэд ван захирал баярлаад намайг ч бас тэр эрхэм хүнтэй уулзуулаад өгөөч гэхэд нь Анраан тэрний яриаг таслан ван захирлаа та манай гэрээнд гарын үсэг зураад өгөөч би дахиж танд цаад болохгүй та хоёр тухтай байж болно гэж хэлдэг. Ван захирал савтай ус Анраанд өгөөд тал өдрөл тоглосон байхад чи бүр хүлэрчгсэн байна. Энийг уучих. Чи ядарч байгаа байх. Өрөөндөө очиод амарч бай. Би энэ хүнтэй ажлаа ярьж дуусаад очино гэд сэжигтэй энийгээд Ли захирал руу дохисноо яваад өгдөг. Буцаа сольж байсан Анраан дээр ван захирал орж ирээд түүн рүү дайрахад нь Анраан арай хийж тэндээс зугтаад нэг лифтэнд амжиж сухад тэнд нь жинчэн явж байдаг. Ингээд залуу бүсгүйг авран туслахтаа хандаад ван гэр бүлийн бүх үйл ажиллагааг хаа тэр 2 өдрийн дотор дампуурах ёстой гэж хэлээд бүсгүйг аваад явдаг. Ажил дээрээ ирэхдээ жан туслах Анраанд хандан чамаас болоод ван захирал гэрээгээ зөвшөөрөөгүй. Компани ажил сүйтгэлээ чи түүнийг яачихсан юм гэж загнаж байтал жинчэн гарч ирээд би тэр гэрээг цуцалсан юм. Ван групптэй дахиж хамтрахгүй. Бас Анрааныг битгий гадуур ажилд явуулаад бай гэд ууртаагаар хэлдэг. Анраан руу гүү өвөө залгаад ажил дээр нь уулзгаар ирснийг хэлэхэд Анраан баярлан ажлаасаа гардаг. Захирал Анрааныг өмөрсөнд атаархсан жан туслах түүнийг даган явхад Анраан өвөөгийн гарнаас бариад эрхлээд зогсож байдаг. Үүнийг нь хараад буруугаар ойлгосон жан туслах баян хөгшин хүнтэй явуулдаг хүүхэн би чиний талаарх өмнгийг хүмүүст хэлэх болно. Тэгсний дараа жинчэн чамайг өмөр хэсгийг харъя л да гэдэг. Өвөө нь ажилчдаа бэрийг минь сайн харж хандаарай гэж хэлэх гэж ирсэн гэхэд нь Анраан хэрэггүй өвөө би ажил дээрээ даруухан нэгэн байхыг хүсэж байна гэснээр өвөө нь явдаг. Жан туслах дээр жинчэн ирээд юу хийж байгаа талаар нь асуухад Анраан хэцүү амьдралтай тул мөнгөнд дуртай гэдгийг нь ойлгож байгаа ч ингэж хөгшин хүмүүстэй явдаж байгаа нь арай л бишээ гэж жан туслах хэлнэ. Гэтэл жинчэн өвөөгөө танихгүй байдаг ба Анраан дээр очин чамд хэлэх үг алга гэж хэлээд явна. Өвөө нэг ажилтан руугаа залгаан манай баг эзэгтэйг сайн харж хандаарай. Үүдэнд байсан бэрээ харчгаад сая наанаас чинь явж байна гэж хэлхийг нь жан туслах сонсч хотог. Би л ганцаараа тэнд байсан шүү дээ гэд өөрийг нь гоо өвөө жинчэнтэй гэрлүүлэх гэж байгаа юм байна гэж ойлгоод өнгөрч өгдөг. Жан туслах Анрааныг зовоохын тулд их хэмжээний материал өгөөд маргааш өглөө гэхэд бүгдийнх нь тайлан гаргаагүй байвал ажлаас хална гэж сүрдүүлдэг. Оройн цагаар ажиллаж байгаа Анраанд өвөө нь үнэтэй хоолны газраас хоол хүргэлтээр явалтал захирал тэрийг нь хараад ийм үнэтэй хоолоор хүртэл тусалж байна. Яа харахгүй л хөгшин нэртэй уулздаг бололтой гэд бодчихдог. Гөө өвөө Анрааныг бусдаас дутуу байлгахгүй тулд үнэтэй брэндийн хувцснууд болон ногоон хаш хаасын түлхүүрийг явуулгаар болно. Маргааш нь болоход өвөөгөөс баг эзэгтэйг харж хандах тушаал авсан ажилтан жан туслахыг захирлын эхнэр гэж бодоод өвөөгийн явуулсан бэлгэнүүдийг заагаад өвөө чинь танд бэлэг явуулсан гэж хэлчихдэг. Үйлчлэгч хийдэг ээж нь жан туслахт өмнө нь ногоон хаш хаасны түлхүүрийг харуулж байсан бөгөөд өвөөгийн явуулсан түлхүүрийг хараад таньсан бүсгүй би үнэхээр л тэр гэрийн бэр болохоор сонгогдчихсан юм байна гэж боддог. Энэ үед нь Анраан гарч ирээд яагаад миний яманд дураараа хүрээд байгаа юм бэ гэтэл ажилчид нь чи юм уу зүгээр нэг ядуу охин байж эдгээрийг яаж өөрөө хичнэ гэж хэлж чадаж байна. Энэ бэлгэнүүд бол группийн захирал бэрдээ явуулсан бэлэг. Чи харин хөгшин ирээр тэтгүүлдэг. Хөөрхий зайлвал ийм тансаг зүйлсийг амьдралдаа харж байгаагүй биздээ гэд тал талаас нь Анраан руу дайрдаг. Энэ бол миний өвөөгийн надад явуулсан бэлэг гэд Анрааны хэлэхэд нь жан туслах ногоон хаш хаусны түлхүүрийг харуулад чиний уулздаг өвгөн бүх хөрөнгөө зарсан ч энэ хаусны нэг тоосыг ч авч дийлэхгүй. 10 тэрбумын үнэлгээтэй миний амьдрах хаус гэд өнгөрдөг. Ажилчид ч уулага алдан тэнд очиж үзхийг хүсгэд жан туслах зөвшөөрөөд чийч бас хамт яв очиж үз. Ядуу хорооллын доод зиндааны хүнд бидний амьдрал ямар байдгийг харуулъя гэж Анраанд хэлдэг. Анраан ч түүнийг шоолон инээгээд хамт явхаар болно. Хаусанд ирэхэд жан туслахын эйжент тентхийн үйлчлэгч байх бөгөөд Анрааны зургийг өмнө нь харж байсан. Түүнийг баг эзэгтэй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн охиныхаа талд ороод жүжиглэж хэлдэг. Тэгэхэр нь Анраан чи үнэхээр л энэ хаусны эзэн юм бол лүү туслахыг дуудаад өөрийгөө нотлооч гэдэг. Учир нь манай бүсгүй аль хэдийн өвөөгийн лүү туслахыг дуудчихсан байжээ. Лүү туслах эрэх замдаа жинчэнтэй таарад баг эзэгтэй хаш хауст байгааг нь би тийшээ явж байна гэхэд жинчэнч бас өөрийнхөө эхнэрийг харахын тулд хаус руу хамт явдаг. Хаусанд эзэн суусан жан туслах бусадаа өнгөрөөд 1 саяын үнэтэй дарсыг задлахыг үйлчлэгчид даалгатал болохгүй энэ арай болохгүй гэж үйлчлэгч хэлдэгч түүнийг алгадаад энэ гэрт миний үг бол хууль хийснээр минь хий гэх нь тэр. Уг нь түүний ээрчүүдэд тэр үйлчлэгч. Ингээд аргагүй ихэнд дарсыг онгойлгож өгөөд байж байтал гаднаас лүү туслах жинчэн хоёр ороод ирдэг.
Тэгээд дур мэдэн дарс нээсэн хэрэгээр жан туслахыг загинтал ээж нь охиноо өмөрөн өөрөө хэрэгээ хүлээгээд ажлаасаа халагдахаар болно. Жан туслах болон ажлынх нь тэндээс хөөгдөн гарахад Жинчин өнөөдөр энд өөрийгөө бага эзэгтэй гэж нэрлсэн хүн ирсэн үү гэж Анраанаас асуудаг. Анраан өөрийгөө группийн бага эзэгтэй гэж мэдэгдэхгүй гэсэндээ ирээгүй жан туслах өөрийгөө бага эзэгтэй байна гэд баахан жүжиг тавьсан гэд хэлчихдэг. Энэ хоёр маань эхнэр нөхөр хэдий ч бие биетэйгээ гэрэлсэн гэдгийг одоо болтол мэдээгүй явж байгаа бөгөөд Жинчэнийг өө өвөөгийн ач хүү гэдгийг ч Анраа маань мэдээгүй байсаар л байгаа юм. Хауснаас явхаар зогсож байсан Жинчэний дэргэд Анраан ир зогсоод захирлаа намайг бас аваад явж болох уу гэдэгч тэд маргалцснаас болоод захирал бүсгүйг орхиод явчихдаг. Гадаа бороо орж эхэлсэнд нь гэмшсэн захирал буцаж ирээд Анрааныг машиндаа суулгаад хувцас нь орсон тул шинэ хувцас авч өгөхөөр болж амттай дэлгүүр ордог. Анрааныг хувцас солон өмсөж байх үеэр нэг залуу ирээд "Анна, энэ үнэхээр чи юм уу байна? Би чамайг ямар их хайсан гэж" гэд бүсгүүрээ дайраад байдаг. Танихгүй залууг Анраанаас холдуулан хамтдаа гарч явахыг нь харсан дэлгүүрийн ажилтан тэднийг ямар сайхан хосууд вэ гэсээр хоцордог. Ингээд бүсгүйг гэрт нь хүргэж өгсөн Жинчэн тэр хотхонд нэг байртай гэдгээ санаад цонхруугаа хартал гэрэл насаалттай байдаг. Гайхсан залуу өөрийн гэрлүүгөө орж иртэл тэнд нь манай Анраан бүсгүй байж байдаг. Учир нь өвөө Анрааныг ажилтайгаа ойрхон амьдр гээд нөхрийнх нь нэг байрыг өгсөн нь тэр байлаа. Нэгнийгээ яагаад энд байгаа талаар нь асуухад Анраан бага эзэгтэй гэдгээ баригдахгүй тул энэ байрыг бид түрээсэлдэг. Чи өөрөө юу хийж байгаа юм? Хэрвээ чи миний захирал биш байсан бол чамайг эмэгтэй хүнийг мөшгөгч гээд цагдаад мэдэгдэх байлаа гэд хэлчихдэг. Өөрийнх нь ажилтнууд байрыг нь түрээслүүлсэн юм байна гэж бодоод Жинчэн явах гэж байтал Анраан ухаан алдаад унчихдаг. Анрааныг асраад сууж байхад бүсгүйн утас дуугарахад Жинчэн дуудлагыг нь авах гэтэл Анраан сандран утсаа аваад залхсан хүнтэй ярихад тэр нь өвөө байдаг. Өвөөтэйгөө ярьж дуусныхаа дараа Жинчэн түүнийг хөгшин хүнээр тэтгүүлдэг гэж бодож байсандаа ихэд ичнэ. Гэхдээ тэр өвөө нь Анрааны өвөө биш, хизээч уулзаж байгаагүй нөхрийнх нь өвөө гэдэг үннийг сонссон захирал гайхаж холбоо сүлбэгээ ашиглан түүнийг салхатан туслана гэдгээ хэлдэг. Эхнэрээ өөрөөсөө салгах гэж байгаагаа Жинчэн мэдэхгүй байлаа. Хаусанд болсон хэргийн талаарх бурууг Анраан руу чихэж байгаа жан туслах захиралдаа загнуулна. Компанид олон жил ажиллаж байгаа бас өмнө нь миний амийг аварсан зэргийг чинь бодоод энэ удаад чамайг зүгээр өнгөрөөе. Дахиж Анраанаар оролдох хэрэггүй гэж захирал хэлэхэд нь жан туслах дурамчхан өрөөнөөс гардаг. Тэгээд удахгүй болох үзэсгэлэнгийн ажлын бэлтгэлийг эхэлж байгааг зарлаад Анрааныг шинэ ажилтан учраас энэ удаад туслахын үүрэг гүйцэтгэх гэдэг. Туслах нэртэй боловч ажлынханд хүмүүс түүнтэй яг л зарц боолмыг тарьсаж байлаа. Тэр давууг аваад ир, энэ утсыг аваад ир, үүнийг түүндүг гэдэл гар хүрэх бүх зүйлд түүнийг ашиглаж байдаг. Анрааны хийсэн даашинз маш өндөр зэрэглэлийн бүтээл байгааг нь харсан жан туслах хорон төлөвлөгөөгөө боловсруулдаг. Ажилдаа ирж байсан Анраан дээр өөрийн хүмүүсээ дагуулж очиод "Чи компани дүрм журмыг зөрчиж миний өрөөнөөс хулгай хийсэн байна. Одоо чи бугуйч хулгайлж байгаа юм чинь цаашдаа өөр юу хулгайлахыг мэдэхгүй. Чамайг ажлаас халж байна" гэдэг. Гэтэл хэний дураар чи түүнийг халж байгаа юм гэсээр өвөө Анрааны хажууд ирдэгч жан туслах өвөөг хараад "Ядуу Анрааныг тэтгдэг хөгшин өвгөө. Манай компани дээр юу хийж яваа юм? Одоохон энэ ядуу охиноо аваад яв. Үгүй бол хамгаалагч дуудаж та хоёрыг хөөж гаргана" гэж томорж өгдөг. Өвөө уурлан Жинчэн рүү залхахаар уцаа гаргатал жан туслах өвөөгийн утсыг зохиж унгаагаад хурдхан зайл үгүй бол биеийг чинь яснаас нь салгаад үлдснийх нь салхинд хэсгэх болно шүү гэж хэлтэл өвөө бүр гайхшран биеийн муудаад ухаан алдаад унчихдаг. Эмнэлэгт өвөөг сахиж байсан бүсгүй өөрийнх нь хийсэн загварыг хэн нэгэн хулгайлсан гэдгийг мэдээд сандран ажил руугаа явна. Жинчэн лифтэнд зүрэн өвөө дээрээ ирэхэд танай компани ёс суртахуунгүй хүмүүсээр дүүрэн байна. Тэднийгээ цэгцэл гэж өвөө хэлнэ. Нөгөө тал Анрааны загварыг хулгайлсан жан туслах хүмүүсээр хүрээлүүлэн магтуулаа завсаж байдаг. Анраан гарч ирэн загварынхаа их загвар болон эцсийн загвар ажлынхаа явцыг харуулснаар энэ бүхнийг өөрийнхөө загвар гэдгээ нотлолтол жан туслах гүрийгээд "Чи бол ямар ч мэргэжил эзэмшээгүй зүгээр л нэг ажилтан. Тэгээд ч энэ бүх баримтыг миний компьютероос хулгайлсан байна. Чамайг хийсэн гэдгийг хэн нотлох юм" гэхтэн Жинчэн "Би нотлоно" гэсээр гаднаас орж ирнэ. Түүнийг эдгээр загваруудаа хийгээд шөнө орой болтол ажил дээрээ байж энэ бүх загвараа гаргахыг нь харсан гэж захирал хэлэхэд жан туслах уурлан манекен хүнийг түлхэхэд захирал Анрааныг авраад тэд хамтдаа газар ундаг. Ингээд гэмтсэн бүсгүйг захирал тэрэн эмнэлэгт хүргэнэ. Эмнэлгийн гадаа явж байсан гүү өвөөл юу туслах хоёр тэднийг хараад аль хэдийн хоорондоо уулзраа олчихсан юм байна гэд ойлгочихдог. Жан туслах тушаал бууран доод ажилтан болох бөгөөд Анраан түүн дээр очин "Чи миний бүтээлийг хулгайлчаад намайг гүтгсэн. Би захирал болон Шинья компанийнхаа нэр хүндийг бодоод чамайг цагдаад өгөөгүй шүү" гэхтэн одоо ч ухаан ороогүй байгаа жан туслах. "Чи муу хөгийн хүүхэн хөгшин эрчүүдтэй явуулдаг юм байж харж л байгаарай, би чамайг хизээж тайван байлгахгүй" гэж хэлээд явна. Анрааны утсанд хосууд учраа олчихсан гэж бодож байгаагүй өвөөгөөс дуудлага ирж
Маргааш битгий оройтож ажиллаарай, гэр бүлэрээ хоол идцгээе гэдэг. Үүнийг нь сонссон захирал чи өвөөгөөс нь болоод хизээч уулзаж байгаагүй бүр нэрийг ч мэдгүй хүнтэй гэрлэх гэж үү? Би ямар ч байсан чамайг тэр хүнээс салахыг чинь дэмжиж байна гэж хэлдэг. Анраан энэ үгийг нь сонсоод би танд таалагддаг юм уу те гэж асуудал жинчэн хичээл сандраад л үгүй зүгээр л ажилтныхаа сэтгэл санааг дэмжин ажилдаа анхаарлаа хандуулахад нь тусаж байна гэдэг. Захирал руу өвөн залгаад маргааш эрт хоолцгоё эхнэрт чинь ч бас хэлсэн байгаа. Эцгэн ирж хоол идээд гэрлүүгээ хамт явцгаа. Би удахгүй ачтай болно гэж найдаж байгаа шүү гэж хэлээд уцаа таслана. Жинчэн Анрааны гарнаас бариад чи бид хоёр яг л адилхан зовлонтой юм. Нэг овжин хүүхэн өвөөгийн минь толгойг эргүүлээд надтай гэрлэх гээд байна гэж хэлнэ. Яг үнэндээ хоорондоо гэрэлсэн гэдгээ ч мэдэхгүй энэ хоёр нийлээд бие биенээ муулж өгнө. Тэгээд маргааш нь захирлын хооллож байгаа өрөөнд нь Анраан ирээд найз охин болж жүжиглээд тэр яриад байгаа овжин хүүхнээс нь салахаар тохиролцдог. Маргааш нь болж захирал өвөөд өөр найз охинтой болсон. Тэр удахгүй ирнэ гэж хэлээд Анрааныг хүлээж байтал бүсгүй коридорт явж байгаад ухаан алдаад унждаг. Энэ үеэр өмнө нь хувцсны дэлгүүр таарсан залуу Анрааныг таниад эмнэлэгт хүргэдэг. Энэ залуу бол алдартай дизайнер Аннагийн туслах Мөфэй бөгөөд тэр алдартай Анна ч манай Анраан бүсгүй болж таардаг. Хэдэн сарын өмнө осолд орохт нь гоо өвөө бүсгүйг аварсан нь тэр байжээ. Жинчэн Анраан руу залгахад туслах нь уцыг нь аваад бүсгүй эмнэлэгт байгаа талаар хэлдэг. Гэвч яг захирал ирэх үед нь бүх ой санамж нь эргэж ирсэн бүсгүй маань тусгай тэрвэд таарчихна. Энэ байдлыг харсан Жинчэн Анрааныг нөхөртөөгөө уулзраа олсон юм байна гэд бодчихдог. Гутарсан залуу бааранд ганцаараа ууж байхад нь жан туслах ирээд түүнд нойрны юм өгөөд буудлын өрөө рүү дагуулan явна. Ашгүй Жинчэн ухаан орж жан туслахыг өрөөнөөсөө хөөж гаргаад Анраан руу уцтаж түүнийг хүрээд ирээч гэж гуйдаг. Бүсгүй эрэхтэн залуу өмнө нь чи надаас би чамд таалагдгүй гэж асуухад чинь хэлсэн хариултандаа харамсаж байна. Тийм ээ би чамд хайртай гэж хэлснээр тэд хамтдаа хонцгоодог. Өглөө болоход өвөө дээр очин өөр хүнд хайртай болсноо хэлээд ач хүүгээс нь салбар байгаагаа хэлэхээр Анраан Жинчэнийг үлдээгээд өрөөнөөс гарч явна. Гэтэл жан туслах хаалга хаагдахаас өмнө орж ирээд Жинчэний өөрт ороод хэвтчихдэг. Анраан өвөө дээр ирэхэд ач хүүгээ өөр найз охинтой болсон гэдгийг өмнө нь сонссон өвөө түүнээс уучлал гуйхад тэр ч бас өөр хүнд хайртай юм байна гэж бодсон Анраан. Зүгээр дээ өвөө би харин гэдгийм хэлэх гэтэл Жинчэн түүн рүү ууртай залгаад ажил дээрээ ир гэж хэлдэг. Анраан өрөөнд нь ороход Жинчэн дараагийн үзэсгэлэнгийн ажлыг чамд даатгаж байна. Одоо эндээс гар гэж хөөх шахуулан болдог. Гэтэл шулам шиг жан туслах өөрийнх нь өгсөн эмийг ууснаас болоод зарим зүйлээс санахгүй байсан захирал урьд чинь би тантай хамт хоноод хоёлаа цагийг өнгөрөөсөн гэд итгүүлчихсэн байдаг. Захирал жан туслахт хандан өчигдрийн явдал зөвхөн тохиолдол байсан. Энийг ав дахиад мөнгө хэрэгтэй гэвэл авч болно гэж хэлээд хязгааргүй эрэхтэй хар картаа түүн рүү шиднэ. Жан туслах Аннатай холбоо барьсан гэж томроод байсан бөгөөд тэр Аннагийнх нь компанид ирэх өдөр болдог. Гэтэл машинаас бууж ирсэн хүн нь Анна буюу манай Анрааны өмнөх туслаханд байдаг. Хуурамч Анна юу хийхээр төлөвлөж байгааг мэдхийн тулд манай бүсгүй ой санамжаа алдсан дүр хэсэхээр шийднэ. Тэгээд уулзалтын өрөөнд ороход хуурамч Аннагийн авчирсан загварууд нь Аннагийн аль хэдийнэ Хонью компанид зарсан загвар байдаг. Үүнийг нь мэдсэн Анраан эдгээр загварууд огтхонч Аннагийн загвартай адилхан биш байна. Яг л өөр хүн хийсэн юм шиг гэж хэлэхэд жан туслах уурлан бүсгүйг загнаад хүчээр хуурамч Аннагаас уучлалт гуйлагдаг. Энэ үед нь хуурамч Анна ой санамжаа алдсан ч гэсэн түүнийг батаа зохицуулах хэрэгтэй гэж дотроо бодно. Жинчэн Анраантай ярилцахаар араас нь дагаад явж байтал түүний утас дууран хальт сатаардаг. Туслах нь залгаад тэр шөнө захиралтай хонсон хүн бол Анраан. Харин жан туслах өөрөөр өрөөнд нь орсон болохыг хэлчилдэг. Бүхнийг мэдээд Анраан руу хартал аль хэдийнэ хуурамч Аннагийн явуулсан хүмүүс бүсгүйг хулгайлсан байлаа. Жан туслахтай хардаад Анраан өөрөөс нь албаар зүгтаж байна гэж бодоод түүнийг хаа сайгүй хайсан ч захирал бүсгүйг олж чаддаггүй. Тэгээд хүмүүстэй хандан Анрааныг хурдан олохыг тушаадаг. Бүсгүй өөрийг нь барьцаалсан хүнээс өршөөлгөн намайг суллаач дээ гэхэд нь болохгүй чамайг би дор хаяж 5 өдөр хорих ёстой гэж танхай хүн хэлээд түүнийг оролдож эхлэхэд нь ашгүй Жинчэн гарч ирээд Анрааныг авардаг. Тэд уулзалтанд тэрвэрлдээд өмнө нь болсон бүх зүйлсийн талаар ярилцсан учраа олцгооно. Жан туслах захирлын амийг аварснаас болоод Жинчэн түүнийг яаж шийдэж чаддаггүй байсан чинь яг үнэндээ манай Анраан бүсгүй тэр үед захирлыг аварсан байж таардаг. Тэр шөнө өөртөө нь хонсон гэж худлаа хэлснийг нь бодоход энэ хулгай хэрэгт жан туслагч бас хамааралтай байх гэж захирал хэлэхэд Анраан хариудна. Энэ хэрэгт хуурамч Аннаач бас холбоотой. Жинхэнэ Анна бол би. Тэр миний хоёр дахь туслах байсан.
Бидэнтэй өмнө нь дэлгүүрт тааралдаж байсан залуу бол нэгдүгээр туслах маань гэж хэлэхэд бүхнийг буруугаар ойлгож байсан захирал Андрааныг тэврээд би эмнэлэгт очиод тэр залуутай тэврэлдэж байхыг чинь харцгаад үнэхээр уур хүрсэн гэдэг. Андрaan түүнийг тайвшруулад одоо бүх буруу ойлголтуудаа засаж авсан болохоор тэр хуурамч анаа юу сэдээд байгааг олох хэрэгтэй. Намайг барьцаалсан хүнд 5 хоног намайг аргалах даалгавар өгсөн байна гэж хэлтэл тэр өдөр чинь манай компани шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөр шүү дээ гэж захирал хэлдэг. Тоглосон өдөр болж жан туслах Шиня компани загваруудыг танилцуултал Хонью компани захирал босож ирээд энэ бол манай загварууд танах манай дизайныг хулбарсан байна гэхэн тэр гайхсан жам бүсгүй энэ бол миний зохиосон загварууд гэд жинхэнэ гэж бодож байгаа Анна руугаа хартал нөгөөх нь эндэр дээр гарч ирээд би энэ загваруудыг аль хэдийнэ Хонью компани зарсан гэхэн тэр хүмүүс шуугилдан Шиня компанийн захирал гоо жинчэн гэж энэ бүхнээ тайлбарлах хэрэгтэй гэхтэн манай залуу гарч ирдэг. Хуурамч Анна ирсэн хүмүүст хандан би өөрийн хийсэн сүүлийн загваруудаа бүгдийг нь Хонью компанид зарсан. Энд ирсэн нь Шинягийн жан туслахын агуултаар ирсэн төдий. Энд ашрамд хэлэхэд би өөрийн карьераа энэ үргээд дуусгаж байна гэж хэлэхэд нь хүмүүс шуугилдаад Яна Аннаг Шиня компанид гэрээтэй болно гэж бодтол эсэргээрээ тэр зодог тайснаа зарлчихлаа. Одоо бид Хоньюгаас Аннагийн загварыг авч болно гэд ярьж эхэлдэг. Энэ үед гаднаас хэн намайг зодог тайлна гэж байна гэсээр Андран мөфе туслахтайгаа орж ирдэг. Арай гэж Аннагийн туслахтай л уулзаж чаддаг байсан тэдгээр хүмүүс жинхэнэ Аннаг мэдэж авна. Хүмүүс гайхан тэгвэл тэр хий юм бэ гэд хуурамч Анна руу затал гаднаас цагдаа нар орж ирэн хуурамч Аннаг хүний нэр ашигласан бас хүн амны хэрэгт буруутгаж байна гэд баримтлахаар болдог. Нэг жилийн өмнө болсон Аннагийн ослын жинхэнэ хэрэгт нь түүний туслах бүсгүй байжээ. Хуурамч Анна явсан Шинягийн хулгайн эрэг дарагдсангүй хүмүүс гайхан ярьцгааж байлаа. Хоньюгийн захирал жинчэн дээр ирнэ. Чи надад компанийнхаа 51% хувьцааг өгөх юм бол би энэ хэргийг зүгээр өнгөрөөж Шиня болон Хонью гурав хамтран ажилладаг гэж хүмүүс зарлая. Хин хинд нь ашигтай биш үү гэдэг. Тэдний яриаг сонссон жан туслах. Надтай гэрлэхийг зөвшөөрсөн бол би Хоньюгийн захирлын өгсөн 3 саяыг авч ийм хэн зүйл хийхгүй байсан юм гэж дотроо боддог. Бүх хэргийн ард жан туслах байсан нь энэ байлаа. Андран үзэгчдийн өмнө гарч ирнэ. Шиня хулгай хийсэн юм бишээ. Зүгээр л ажилтан буруу зураг гаргачихсан байна. Энэ бол манай жинхэнэ загварууд гэд өөрийнхөө загваруудыг танилцуулдаг. Алдартай дизайнер Анна Шиня компани ажилтан байсан гэж өв. Тэгвэл энэ жилийн шилдэг загварын шагналыг Хонью дахиад л алдах нь дээ гэж хүмүүс ярахт нь ууралсан Хоньюгийн захирал 3 саяыг авчгаад иймхэн зүйл зохицуулж чадахгүй гэд жан туслах руу дайрснаар тэдний бүтгэлгийн төлөвлөгөөг хүн бүр мэдэж аван цагдаа нар ирээд тэднийг баримтжилдаг. Өвөө засанд яваад барьсан засандаа дилдэн усан дунаад одоо эмнэлэгт байгаа талаар мэдээ Андран жинчэнарт ирдэг. Жинчэн төрүүлээд өвөө дээр ирсэн байдаг бөгөөд Андран гаднаас орж ирээд залууг харанхайхаад "Гүү захирлаа та энд юу хийж байгаа юм бэ?" гэж асуудаг. Өвөө нь гайхан "Чи түүнийг хин гэж дуудсан бэ?" гэхэд нь Андран "Гүү захирал тэр бол манай компани босс" гэж хэлдэг. Өвөө уурлаад "Эхнэртэйгээ ингэж сүржигнээд байхдаа яадаг юм? Гүү захиралч гэх шиг боосч гэх шиг" гэж хэлснээр эцэст нь Андран жинчэн хоёр маань эхнэр нөхөр байснаа ойлгодог. Үеэл нь ирээд тэдэнд хандан "Яанда өөрийнх нь дурлсан бүсгүй гэрлэхээс татгалцсан эхнэр нь байх гэжтэй. Тэгснээ гэрэлчгээд өөр хүнтэй сэтгнээд л. Гэхдээ аз болж нөгөө сэтгэнсэн хүн нь өөрийнх нь эхнэр байсан" гэдэл шоолж өгдөг. Ингээд учраа ололцсон тэд хурмаа дахин хийж гэр бүлийн зураг дарааснаар кино маань дуусч байна. Кинот учирсан харилцаа захирал ажилтан шиг ихэлсэн ч эцэстээ эхнэр нөхөр гэдгийг мэдснээр дуустдаг. Гэхдээ манай хоёрын гэрлэлт хүчээр гэрэлсэн гэрлэлт биш, чин сэтгэлийн хайраас бүтсэн гэрлэлт байлаа. Кино маань таалагдсан бол лайк дараа сэтгэлээ үлдээхээ битгий мартаарай. Цаашдаа манай сувагтагтад богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.